GP Батраа бяцхан сахилгаан станц. Нэвтрүүлгийн ивент төлөгч GP Батраа бяцхан сахилгаан станц. Сайн бацхан үзэгчдээ та бүхэний сайхан үчи мэндийг хүргэж байна. SBS HD телевизийн зүгээс эрхлэн гаргадаг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болжээ. За манай нэвтрүүлэг одоо хорооллын ахуй үйлчлэгээнд байрлах спорт хэмээх одоо спорт пабаас та бүхэнд нэвтрүүлгээ хүргэдэг болоод ерөнхийдөө 2016-аас 17 оны үеэрл маань эндээс та бүхэнд бол явж байгаа гэдгийг манай үзэгчид сайн мэдж байгаа. За энд бол Английн Премьер Лигийн тоглолтуудыг бас үзүүлдэг ер нь бол спортын юм паб бол байгаа. За ингээд мэдээж Балжаах маань хүрэлцэн ирсэн. Балжаахт энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ чи мэндийг өөрчм болоо үзэгчдтэй бас хүргье. За Балжаахаар сонь сайхан юу байна вэ? Хоёулаа ч одоо сүүлд Ророгийн хослолоор л нэвтрүүлгээ өндөрлүүлсэн. Өнгөрсөн 7 хоногоос хойш тэгээд сонин сайхан юм гэвэл Роналдо, Ромарио энтриг ярьчаа тэгээд 94 оны дэлхийн аварга гэхээр бас нэг жоохон хуучны юм санагдаад өнөөдөр бол тэгээд энэ Storia Football буюу хөлбөмбөгийн түүх номноос бол Роберто Баджого бол бэлдэж ирлээ. Баджогийн зургийг доороо ингээд ингээ хоморт нь Делберо тугаа байж байгаа мó да. Одоо тэгээд алтхан харахад тийм байна. Одоо айхтар зузаан ном нь ер нь айхтар бол хөлбөмбөгчдийн намтраа бол одоо шингэсэн байгаа. Тэгээ Роберто Баджого сонгож ирлээ. Италийн Serie A-гийн төлөөлөгч нарыг бас ярихгүй бол ер нь Пирлогоос хойш бас жаахан тасалдсан тал байна. Тийм. Тэгээд би өнөөдөр бас хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн маань үзэж байгаа үзэгчид нэрэн дээр нь Италийн Serie A-гийн гут бодож байгаа хэл та. За хөгжөө нэмэгчдэд янз бүрийн насны хүмүүс байгаа бох. Ахмад насны хөгжөө нэмэгч нар бол баг дэлхийн аварга гэж их сайн мэддэг шүү дээ. За одоо таны хэлдэг одоо шинэ үеийн одоо нусаа асартаа наасан гэж тавиа бол бас үндэг. Тэр фанатууд бол баг дэлхийн аваргыг бол мэдчихгүй баг. Тэр талаар та нэг жоохон сэрүүлвэл зүгээр эхлээд. Ерөөсөө эхлээс сэрүүлэхэд бол одоо Италийн Serie A гэдэг бол ерөөсөө Италийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг бол Оросын Советский спорт сонингийн арын төгсгөлийн нүүрэн дээр бол зохих хэмжээний зайг эзэлж гардаг. Оросын орооны цаг үеийн үйл явдал буюу Времягийн спортын 5 минутын бол нэг 2 минутын бол авдаг. Дэлхийн хүндрэлтний анхаарлыг бол зүүн ёсоор татдаг. Дэлхийн бүх оддод Serie A-д очихыг мөрөөддөг. Ийм учраас баг дэлхийн аварга гэж бол одоо нэрлэдгийн учир жамсан бол тийм байгаа. Яг үндэсний бүх рүү оруулаад ирэх юм бол одоо аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох юм бол бид бүхэн увс ар хангаа наадмыг үзэх гэж очих нь бол дамжиггүй. Тий. Тэрнтэй адилхан. Ерөөсөө яг үнэ. Жишин зүүрлж хэлвэл. Тэгээд Serie A-д бол одоо үнэхээр одоо дэлхийн томчууд тэнд очиж гангараагүй хүнийг бол одоо гангарсан бол ерөөсө тооцдогчгүй одоо баг тийм байлаа. Пеле бол одоо тийшээ явж бол одоо чадаагүй. Бусд нь бол ер нь тэгээ Serie A руу одоо зохих хэмжээгээр зүглэх гэж үзсэн дэлхийн томчууд Зеко, Сократес, Марадона, Платини одоо ерөөсө хэнийг л том гэж ойлгоно. Тэр хүн бол одоо рүүдгүүлэлт нөгөө Миланы тийм рүүдгүүлэлт гээл одоо ингээл тэгээ Германаас Клинсман, Матеус, Бреме гээл ингээл сүүлд нь бол одоо явж ирсэн. Ялангуяа тэр 80 оны эхнээс 90 оны ихэнх хүртэл нэг 10 хэдэн жил бол одоо Италийн аварга шалгаруулах тэмцээн бол одоо үнэхээр гангарсан. Яг энэ үед нь бол одоо хамгийн төгсгөлийн 90 үе дээр нь бол одоо явж исэн Роберто Баджог бол одоо ярихгүй өнгөрж болохгүй юм байна. Ерөөсө Баджо шиг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр 3 явж очоод гурвууланд нь гол хийгээд гурвууланд нь 11 метрийн даргуулын цохил дээр хожигдсон хөлбөмбөгчийн энэ дэлхийд байхгүй баг. Энэ чинь амар Европын аваргад ганц ч орж үзээгүй. Явж ч үзээгүй тийш. 3 дэлхийн аваргад очоод 2-т нь медаль аваад нэгэнд нь хоосоо оцроод бүгдээр ингээс нэг хэсгээсээ гараад нуглаан дээр тийм. Тэр нь бол дандаа хагас шигшээд 11 нэгэнд нь хагас шигшээд 11 метрийн даргуулын цохил дээр хожигдсон. Энэ тухай бол одоо ярина. За. Хамгийн сонирхолтой юм ийм байгаа маа. Тийм байна. Түүнээс биш одоо Кристиано Вери гэл одоо яваад ирвэл одоо ингээл Италийн товтогч нарыг Паул Барасын энтергээд яваал зүгээр. Гэхдээ энэ хөлбөмбөгчин шиг ингэж 3 дэлхийн аваргад очиж гоолдсон. 3 дэлхийн аваргад гурвууланд нь 11 метрийн даргуулын цохилтон дээр гурвуулан дээр нь цохилтон дээр гарч очсон. Гурвууланд нь хожигдсон. Ийм хөлбөмбөгчин бол энэ дэлхий дээр бол одоо үгүй юм аа. Гарахчгүй бах цааш. Тэгэхээр бол одоо Роберто Баджо бол одоо үнэхээр олон хүмүүний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүүхэд. Одоо хүүхэд насын ярих гэдэг хүүхэдгээ сая илчлээ. За ингээ. Тий 67 онд бол одоо тэгээд 7 хүүхэдтэй айлд бол одоо мэдлсэн байгаа. За ингээд
За тэгээд Роберто Баджо хүүхэд байхдаа Винченцо хотод бол тоглож байсан. Тэгээд одоо сэргэлэн нэгэн скаут түүнийг олж аваад хүүхдийнхээ багт тоглуулаад хүүхдийнхээ багт нь гангараал одоо нөгөө цагаа товчлохгүй болохгүй байгаа шүү дээ тийм ээ. Хүүхэд нас бол адлын явдал их багтай. Тэгэж явж яснаа Винченцо багийг бол одоо Сери Си гэдэг 3 дугаар ангиллаас 2 дугаар ангил руу бол 17 настай байхдаа гэдэг үлүү чирж гаргаж ирсэн. Сери Сигийн шилдэг мэрэгмгүй шилдэг тоглогч нь олдоо Роберто Баджо болсон. За ингээд Фьорентина явахаар болсон чинь өнгөж нялах байхдаа өвдөгний жагтан ширмөсөд таслаа хийчих. Ингээ өвдөгний жагтан ширмөс тассан чинь Фьорентинагийн эцдүүд өстө махарч уужулдууд тэр Месцаслын одоо төлбөр мөлбөрийг бүгдийг хариуцаад өвдөгний жагтан ширмөсөд тасалчаад байхад нь шууд гэрээ байгуулад ингээд Фьорентина багийнхан бол Роберто Баджог бол авч байгаа. Ингээд Роберто Баджог авч яхад байна штэ. 88 онд УЕФА-гийн цомд Кевин Динамо Фьорентина хоёр тулахад Оросын төвдөлний тэр тоглолтыг хоёулангийн гаргахад 88 оны 100 Советский спортоор өөр Плеваюшая мина гэж бичсэн юм гарч байна. Энэ бол ерөөсөө юу гэх юм бол байлдаандаг энэ он дээр нөгөө далайн гол дотор ингээд хөвж байгаа арзгаар минийг хэлдэг. Хөвж байгаа мин тесрэхэд бэлэн байгаа шунаана хурц юм. Тэгээ Роберто Баджо 11 метрийн дургуулын цогцолтоос тоглолтын явцад нэгийг хийгээд ингээд Кевин Динамо бол хожигддаг санагдаж байна надад. Ингээд хийжсэн чинь 90 оны дэлхийн аварга эхлэх гээвэж Фьорентинагийн ерөөсөө заналт өрсөлдөгч нь Ювентус үүдэх юм. Ювентус Баджог авахар болсон. Тэгсэн чинь ерөөсөө тэнд Флоренц хотноо ерөөсөө хөгжин дэмжигчдийн бослог гараад. Тэр нэг офисынх нь гадаа Фьорентинагийн офисын гадаа ирж нөгөө дуулчны яста агсан тавиад. Энэ бужигнаа үүмэн дондоос хөөрхөн 40-50 хүн бэртэж гимтэж хэлмэгдээд. Ингээд Баджо бол яг албан хүчээр би гарын үсэг зурсан маа гэж нэг хэлсэн гээд нэг зарим нь тэгдэг. Миний уншсан дээр Орос дээр бол зүгээр яг л ингэж байна лээ. Би бол шийдвэр гаргах цаг бол болсон. Энд бол одоо ингэ байгаад байх нь бол миний бол газар бишээ. Өсөж дэвжих цаг гэж бодлоо. Яг өсөж дэвжихийн тулд би бол шийдвэр гаргах цаг бол болсон гэж. Ингэж бол одоо Баджо хилээд бол одоо тэгээд Фьорентинаг орхиж байжээ. Фьорентинаг орхиж байгаа. Ингээд Ювентус дэрэнгүүтээ Баджо юу хийсэн бэ гэхээр Ювентусыг бол одоо 93 онд УЕФА-гийн цомд төрүүлүүлээд өөрөө дэлхийн болон Европын оны шилдэг үлэм өгч болсон. 94 онд дэлхийн аварга болох гээд байгаа. Ингээд байжсэн чинь 94 оны дэлхийн аварга дээр очиод 11 алдчихад төрөөд ирсэн чинь Ювентусийн хачин болоод зангаа хувиргаад ингээд 2 жил нэг тийм онцгүй байдал өөрөө сэтгэл санааны гүн шоконд ороод тэгээд 97 тэгээ 95 онд бол яг Serie A-д Ювентусыг төрүүлүүлж байгаа. Тэр үед нөгөө Миланы дарангуйллын 90 үе байсан. Би бол тэгж бодож байгаа. Тэгээ Миланыгаа нэг юм дарж аваад Баджо ингээд төрүүлүүлээд тэгсэн чинь яг тэр үед нь Александро Дель Пьеро гэдэг нөхөр гарч ирээд ерөөсө 94 оны дэлхийн аваргын чинь дараа аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд дээр баг сайн удлаа ирдэг хүнд бүгдээр нь 16-гийн гаднаас хаалттай цогцолтоор голдоод эхэлдэг. Ингээ 10 номер болоод л да. Тий, яг үнэ адилхан нэг байр л дээ. Тий, санаж. Ингэсэн чинь ерөөсөө Баджог ингээд ерөөсөө өөсөв хэлээл баг очны чи өвдөд. Сэлгэнт суу гэд ингээд ирэнгүүт мань хүн 97 онд Болони руу гараад тавьчихж байгаа. Болони явахаас өмнө Парма руу явах гэсэн чинь Ювентусийн тэр юуны дасгалжуулагч чинь за энэ чи бас дараа нь яригдах юм байна. 97 онд Болонид явж очингуудаа анхны тэр үе дараа 3 нотогчтой өлөнбөг гэдгийг Болони тоглож эхэлсэн байгаа. 4-3-3 гэсэн үг байна тийм. Мэдхгүй. 3-4-3 зүүн жигүүрт нь Оросын Калагванов. За. Төвд нь Болонигийн төвд Кеннет Андерсон гэх Шведийн тоглогч, өндөр тоглогч дандаа мөргөж хийдэг. Шведэд 2 Андерсон байсан. Нэг нь Патрик Андерсон гэдэг нь арын хамгаалагч Баярн Мюнхенд байсан санагдаж байна. Ингээд ерөөсөө баруун жигүүрт нь Баджо ээжж хараа ийм жигүүрт ирсэн өөрөө танихгүй байралд ирсэн байж Баджо 22 гол хийгээд 98 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нөгөө гундалтынхаа үед Жамбранко зоолог ардаа орхиод чи Челсид онц биш байгаа хоошоо үйж би ганган байгаа гэд явж исэн одоо ийм түүхтэй. Тэгээд ерөөсөө 98 онд ингээд сайн тоглолцоод дэлхийн аварга дээр гайгүй тоглолцоод пенальтаар хожигддогоор хожигдоод эргээ хөрөөд ирсэн чинь
Интер хөдөлтөж авахаар болоод Интерт ирээд гангарж исэн чинь дасгалжуулагч нь солигдсон чинь Марчелло Липпи дасгалжуулагчаар ирсэн чинь Липпи урд нь Ювентусээс хөөж явуулсан Липпи эргээд Интерт тулангуудаа тэгээ нөгөөх чинь дарангуйлаад нэг л шаардлага тавьсан байна. За чи тэр хуучны хоёр тань. Чи миний ерөөсөө боно нохоо болоод. Энэ баг дотор намайг уусууд юу гэж ярьж байна. нөхөө заа. Нэг сайхан сонсож. Сонсож байгаад надад ирж хэл гараад гарч болно. Тэгсэн чи баадч урдаас нь монголоор ярих юм бол хуц гисэн гэж байна. Би тэгэж бас 90 хуух. Би тэгэж цуг нөхдөө те батж амьдарч хоолой олж иддэг хүн биш ээ. Наадхаа зүгээр хэлдэг хүндээ л хэл. Би өөр хүн шүү. Тэнгүүт нь Ачиас их өөр хүн бөгөөд 2 жилийн интернет нэг сэлгээ мэлгээтэйгээ нийлээд 58 тоглолтод оролцоод тэр чинь эхлээ ханган байсан ирүү 15 гол хийгээд ингээд нэг онц биш. Явахаар болсон. Парма руу явахсан чинь Парма дүнгэж Анчелоттой бараг гарч ирж ирсэн үү юу. Анчелоттой тэгсэн чинь юу яагаад дургуйцаа. Энэ хамгаалалт нь муу гинлээ. Би сонссон энэ төр шогтоод нөгөөдөг чинь Миланых нь Ювентусийнхэн гэж хоёр лагер байдаг байсан юм байна. Италийн шигшээ Барези, Кастакурто, Альбертини, Даниэл Массаро энэ төр Амброзини энэ төр гэлтэй. Амброзини Миланы нэг хэдийн юмнууд чинь одоо Испани шиг Реал Барса шиг л байхгүй тийм хоёр юу лагер байсан юм байна. Тэнгүүч чинь нөгөө нэг Ювентусийн одоо хандлагатай хүн чинь нэг тийм сайн биш юм. Тий. 90 үе. Аа. За ингээд клубд хамгийн сүүлд бол Брешиад явж очиад гангарс. Брешиад явж очиж гангарахад нөгөө л Пеп Гвардиола Брешиад байж идэг үе, Пирло Брешиад байж идэг. Тэр хоёр хөлбөмбөг яад тоглодгийг гэдгээ зааж өгөөд гангарсан чинь Брешиагийн эзэн дахиж манай түүхэндээ 10 номерыг зүүх ёсгүй. Энэ бол ерөөсөө Ваачогийн дугаар мөнхөллөө. Ингээд Италийн клубүүдэд гангарсан 90 үе нь бол энэ заа. За хамгийн сонирхолтой байсан нэвтрүүлгийн 2 дугаар үе. 3 дэлхийн аваргад яхаараа финалтаар очигдсон юм бэ гэж. 90 оны дэлхийн аварга Италид өөрт нь болсон. Роберто Баджо 15 номертой 3 дэлхийн аваргад 3 өөр дугаартай тоглолтын. 15 номертой Роберто Баджо дахиж орж ирэхэд довтлогчоор нь Жанлука Виалли, Сальваторе Скелаччо хоёр үйжсэн. Тэгэхэд манай хүн чинь дөнгөж Фьорентинагаас Ромаа руу шилжих гээд гарын үсэг зурагдж байгаа Фьорентинагийн хөлбөмбөгч юм байхгүй. Скелаччиг 6 гол хийгээ мэрэгэн бууч болдог нь Ювентусих Жанлука Виалли чинь Сампдоригийнх ингээд энэ хоёр ингээд тоглосон. Виаллигаа сайн тоглосон. Америк төлөөд нэг олон хөлбөмбөгч хуураад Чехийн хаалганд бол гол хийдэг санагдаж байна. Төлөө Англид 11 метрийн дургуулаас гол хийдэг. Шөвгийн 4 дээр Германтай 11 метрийн дургуулын цохилт Аргентинтай 11 метрийн дургуулын цохилт 90 онд хийхэд байж дараа тэрийг нэг үзээрэй заяа. Номон дээр ингэж ütсэн байна. Роберто Баджо 16-гийн хаалттай цохилтын дээрээс те хинч хааж чадхааргүй цохилтыг хийсэн. Бараг гол орсон. Тэгэхэд тэр азан шаваачсан байсан Гойкоича гэдэг тэр нэг хаалгач тэрийг хаацсан юм аа. Ингээд 90 онд тоглолтын дараа 11 метрийн дургуулын цохилт цогтын цогсон чинь Баджо өөрийнхөө хийсэн. Ингээд Альдо Серена гэж нэг нөхөр алттай нөгөөх нь хин алддгийг юм алтчаад байна. Нөгөө шүүгийн дөрөвт нь Герман Англи хоёр тулсан чинь Стюарт Пирс алдтыг одоо энэ дасгалжуулагч энэ төр болох гээд байгаа. Царай муутай нөхөр үү шүү. Крис Удл тэр хоёр алдтай. Альдо Серена нэг нь энэ Данадоны интер нь алдчихдаг үлээ яадаг үлээ. Роберто Данадоно гэдэг нь муухан дасгалжуулагч байгаа шүү дээ. Анчелоттой цуг тоглож ирсэн. Яг үнэ тэр чинь алдчихдаг. Ингээд 90 оны дэлхийн аварга дуусч байгаа заяа. Тэгэл Ювентус дээрээс мандан мадарч явсан чи 94 оны дэлхийн аварга болж байгаа. 94 оны нөгөө л одоо олон түмний мэддэг дэлхийн аварга дээр яваад очсон шин эхний хэсгийн тоглолтуудад мань хүн байдгүй. Хэсгийн тоглолтуудад яагаа байдгүй гэсэн чинь мань хүн чинь нөгөө тоглогчийн ард тоглолт юм байна л да. Тэгсэн чинь эхний тоглолтоо авчиад Ирландд хожигдоход үзүүрийн тоглогчоор гаргаад ирсэн чинь Ирландд Эрэй Хогтон гэдэг нэг нөхөр нэг тэгээр хожд юм Ирланд. Тэгэд үзүүрт гаргаад ирсэн. Тэгээд тэгсэн чинь тоглолтын дараа Ариго Сакки Миланы дасгалжуулагч ингэж хэлсэн байна. Чи бол Аргентинд 86 он Мардана ямар байсан? Чи бол өнөөдөр 94 оны Италийн Мардана юм аа. Чи ерөөсөө цаг юу муутай бол ингээ сайхан тоглолтын энэ шинэ схемтэй бол чи бол таснаа. Бүр айгүй байсан гэж байгаа юм дээр.
93 дэлхийн болон Европын онын шилдэг болцоод байдаг. 94 оны дэлхийн аварга, энэ дэлхийн аварга бол чиний дэлхийн аварга. Чи даснаа, чи гоё байх ёстой гэд. Ингээд идэг. Тэгэхээр нэг маань хүн чинь одоо бүр сүулдээ бүр одоо гайхаж ирж байгаа юм л. Энэ одоо ямар сони юм бэ? Тэгээ Норвегтэй үзээ явуулсан чинь дараагийн тоглолт Норвегтэй үзээ явуулсан чинь бас байдгүй гинэ. Дараагийн тоглолт нь 3 дахь тоглолтын дээр дахиж явсан чинь одоо 3 дахь тоглолт юутай яадаг л Мексиктэй яадаг л. Тэгсэн чинь 10 дахь минутанд авчиад хаалгач нь улаан удас аваад гарцсан чинь сэлгээ хийсэн чинь гаднаас баджиг авчдаг гэж шин. Дөнгөж баджиг өргөж орж ирэнгүүтээ таны үг үйлдэл хоёр бол үнэхээр зорж байна те. Эрүүл ухаантай хүн бол яг хөө тэр бол зүгээр өөрт нь тэгж хэлээгүй юм шиг байна. Номдоо бол тэгж утсан байна. Эрүүл ухаантай хүн байсан бол те. Хизээч Аргентины хаалгач хөөгдөхөд Мардонаг бол авдаггүй л байхгүй. Тэгэхэд намайг Мардонатай адилхан үүрэг оруулалтаа гिचээд хаалгач хөөгдсөний төлөө довтлогчийг авах нь бол довтлох чиглэлийн тоглогчдоос авах нь бол зүүн ёсны асуудал. Гэтэ очиж намайг тэгээд ингэсэн ба. Тэгээд ингээд хийжсэн манай хүн чинь буддаа шүтдэг хүн шүү дээ тий. Эсгийн тоглолт дуусчаад ингээд гол моолч байдгүй тэгээ ингэсгээд байж исэн чинь нөгөө үзмэрч нь бол хэлсэн байгаа. Чи тэгээ төгсгөлийн мөчид гавьяач байх бол гайч тарина гэж хэлсэн. Нэгэртээ үзээ өччих нэгэрийн шигшээ чинь тэр үед 94 онд тест үнэхээр сүүдийг хийжсэн гол оруулаад дан залуучууд нэг Рашид Илхэмэ гэдэг нөхөр нэг гол оруулаад хаалганы торон завсар гараа оруулчаад үүлээд ингээд идэг юм тэр үе юу ах амар болсон. Тэгсэн чинь нэгэрийн шигшээ уртаа үзсэн чинь бараг туулгаж алдаж гин Роберто Баджо цаг дуусчих хийд тэнцүүлгээд цаг сунгангууд дахиад хийдэг ч үгүй ингээд Баджогийн хоёр гол арай гэж нэг юм аргалаад ингээд эсгээсээ гарчихсан. Эсгээсээ гараад ирсэн чинь сурвалж нэгс нар та сая тэр 3 дахь тоглолтын дээр өөрөө чинь 10 дахь минутанд суулгасан чинь юу Италиг хожигдоосоо гэж бодож исэн гээд улсууд тэгээд илүү үнэн гэж асууж гэлсэн. Яаж би тэгж бодох юм бэ? Би дэлхийн шилдэг хөлөм өгч. Манайхан нэг торгоогоод гараад ирсэн. Хэсгээс Италич нэг баахан тэнцэж гарч яадаг ч үгүй хачин юм болтой юм аа. Тэгээд за ингээрэй гэдэг ингэсэн. Би тэгж бодох хүн биш ээ гэдэг ингэсэн. Тэгсэн чинь шөвгийн шөвгийн юм руу ороод ирэхэд бол манай хүн бол гангардгаараа бол гангардсан шүү дээ ерөөсөө. За чинь ингэдэй. Нөгөө гарч ирэнгүүтээ нэгэрт бол одоо ерөөсөө хоёрыг оруулаад шүгэн дөрөв дээр Испани дээр нэгийг шүгэн дөрвийн төлөө оруулаад хагас шигшээд Балгаар дээр баг ер нь хоёрыг дуудаг шиг санагдаж байна баажоо. Тэгээд Балгаартай хийсэн тоглолт бол надад бол хайгуу онцгой санагдсан гэж. Яагаад онцгой санагдсан? Ерөөс тоглолт эхлээл бид нар шууд 3 тэгээр очоод баг би энэ төр бол зүгээр сэлгээнд суугаад манай сэлгээнийхэн гарч ирэл тоглолтыг дуусгачих байсан. Тэгэд бид нар ерөөсөө бүр тийм юугаа яаж чадаагүй. Тэгээд финал дээр ирж гин боломжоо ашиглаж чадаагүй гэж байна. Тэгээд финал дээр ирсэн. Финал дээр ирээд үзээд ээж гин. Манай хүн бас нэг финалийн өмнө нэг жижигхэн гэмтэлмэнтэлгээ шалтгаалаад байсан. Би зүгээр байсан гэж байгаа юм. Би бол зүгээр байсан. Тэгээд ерөөсөө гараад үдсээр байгаа тэгтгийн харьцаатай болсон. Тэнцэл 11 метрийн дургуулын цогцол зохихуулсан. Ном нь хараа Окторгуун хаалга гэдэг нэртэй юм шиг үлээ. Тэгээд Окторгуй дах хаалга гэж орчуулах юм уу хаашаа. Тэр бөмбөгөө дээш нь шуу будж байгаа гэдгийг хэлж дээ тий. Хизээч би зогсолтууд үзээгүй. Би хизээч үзээгүй. Би ухаарсан цагаасаа хойш би үзээгүй. Би хүнд би хаалгаж ирсэн. Түүнээс би тэгтээ. Одоо хизээч би хаалганы хөндлөвчөнд дээгүүр тэгж юус цогж бол ерөөсөө бүр үзээгүй. Нэгдүгээр. За юу яа болж байгаа. Яг хэсэг хугацаанд завсарлаад яг саний тэр зохилтыг нэг бүрэн ихээр нь үзчихээ. Тэгээд нэвтрүүлгээ өргөжлүүлээ гэж бодож байна. Манай нэвтрүүлгийг ивент тэтгэгчээр бол бид бүхнийг манай нэвтрүүлгийг сэнэглэгчээр GP батарейаар самтран ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За 7 хоног бүрийн хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийг GP батарей брендийн одоо брэндтэйгээ хамтран бид та бүхэндээ дамжуулах болно гэдгийг бас дуулгая. Ингээд бүгдээрээ Роберто Баажогийн яг би мөчөд алдж байсан тэр Окторгуйд хаал руу зогсон зохилтыг үзчихэд тэгээд эргээд уулзъя. GP батарей бяцхан цахилгаан станц. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч GP батарей бяцхан цахилгаан станц. He has to make it.
За ингээд хөлбөмбөгийн байсалд нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Сая бүгдээрээ Роберто Бажжогийн 94 оны дэлхийн аварга шалралт тэмцээний финал одоо хамгийн сүүлийн цогцолтыг алдаж байгаа тэр окторгын хаалга руу явуулж байгаа цогцолтыг самтдаа харлаа. Ер нь бол одоо хөлбөмбөгийн хүнд мөчүүдийн нэг гэж миний хувьд бол ойлгодог. За тэгээд хизээч би дээш нь зогсож байгаагүй гэж ярьсан. Хизээч би дээш нь зогсож байгаагүй. Би ер нь дээш нь зогсожсэн түүх надад бол ерөөсөө байхгүй. Роберто Бажжо хүүхэд байхдаа дээш нь зогсож байгаагүй. Ерөөсөө бүр шөнө унтж байгаа татж осгож ирээ 11 зогссон дээш нь зогсож байгаагүй. Бэлтгэл дээр зогсож байгаагүй. Тоглолтын донд зогсож байгаагүй. Та зогсохгүй байж болохгүй байсан юм уу гэж олсод ингэдэг. Би зогсохгүй байх гэж юу вэ? Би чи багийнхаа үндсэн 11 зогсож юм шүү дээ. Тийм. Ерөөсөө бүр мэрэгжлийн зогсож чинь. Харин ч би ингэсэн. 5 дээр тавьж ийн гэдэг чинь нугслахаа дуусах хүннээ л 5 дээр тавина шүү дээ. Одоо сүүлийн үед нөгөө Драгбагийн ном энтер дээрээс тэгжл гарч байгаа. Ерөөсөө хамгийн сүүлд бол одоо 5 дээр болтой ингэсэн ч байна. 1 3 5 гэдэг чухал гэж байгаа. Тэгээ хамгийн гол юм нь бол ерөөсөө Роберто Бажжо бол өөрөө ингэж хэлсэн. Та нар яагаад намайг яриад байгаа юм бэ? Би бол нэр үнэхээр одоо уураг тархинаас нэг зүйлийг ингээд арчаа хийж болдог бол би юусэн яг тэр 94 оны тэр 11 метрийн дургуулын цохилтыг л арчмаар байна. Миний амьдралд өөр арчаад байхаар тийм муухай юм бол юус тохиолдож байгаагүй. Тэр олон өвдөгний гэмтэл мэтэл бол одоо дүүрсэн иргээ тий. Тэрийг би даваад гарсан. Би юусэн хийж ингэж байгаа. Та нар яагаад намайг яриад байгаа? Даниэл Массаро, Франко Барези хоёр урд нь алдсан шүү дээ. Гэхдээ яагаад та нар намайг муулаад байгаа? Гэхдээ дэргүй би оруулсан ч дараа нь Бразил хийгээл аврах шүү дээ. Бразилчууд дараа нь бол хийж л таарах байлгүй дээ. Гэхдээ та нар яагаад миний нэг юмыг ярихгүй? Би байгаагүйс бол та нар пеналт байх байсан юм уу юу? Ясан юм дээр би хэд чирлээ. Ийм л юм ярьсан байдаг юм бэ. Тэгээ нөгөө үзмэр чинь за экзэгтэй мөчд гайч тарин гавьяач байгуулна гэдэг нь тэгээ нөгөө баахан гавьяа байгуулж явж ирэнгүүтээ яг тэгээ хамгийн сүүл 5 дахь пенальтыг зогтхомч болж идэг. Тэнгүүд л бэлтгэл муутай ийм байж яах гэж тоглосон гингүүд Роберто Бажжо харин өстө хүн шиг мэдгэлсэн. Тийм байна. Би зүгээр өсөө намайг талбайдаар гаргасан ерөөсөө буруутгаад янз бүр болгоод байх юм бол ерөөсөө байхгүй ерөөсөө тэнд бол би бол зүгээр ерөөсөө явдгаараа л явахаар одоо байсан. Ер нь бол мэдээж Бажжог буруутгаж шүүмжлэх нь ч аргагүй юм л да. Хамгийн тод одон байсан нэг шилхүү. Одоо жишээлбэл англи шоуг тургуулын цогт алдаж хахад хизээч Джейми Каррагерыг алдсан талаар хүмүүс ярьдаггүй шүү дээ, тий? Жерард Лампардыг алдсныг л ярьна шүү дээ. Ер нь тийм ч яг тэр бусад нөхдүүдийн хажууд бол хамаагүй илүү том цолтой байсан учраас дарахчгүй юм. За ингээд 90 оны дэлхийн аварга дээр өөрөө тоглолтын хагас шигшээд хожигдоод хөрлийн төлөө тоглолцож байгаа. 94 оны дэлхийн аварга дээр алтны төлөө тоглолтын дээр ингээд манай хүн чинь мөнгөн медаль авчиж байгаа. Одоо 98 оны дэлхийн аварга 97-аас 97 оны улирлч юм уу тэгээд дээрээс болооноод гангарж 22 гол хийгээд ингэчээ үйжсэн Жамбаранко зоолоо гэмтэл авчаад зоолоо Челситэй Европын цомтой хогуудын цомд төрүүлж байгаа зоолоо. Тэгтээ цомын финал 2 тоглолдог байсан. Эхний тоглолтод нь зоолоо ороогүй шиг санагдчихэв. Нэг тоглолтыг эхлээд гараанд гаргалгүй сэлгээгээр орж ирсэн ч үлээ. Ингэсэн зоолоо өөр нь жоохон гэмтэлтэй байсан. Тэгсэн Чезаро Малдины туслахуудтайгаа ярьж хагаад энэ жижиг огт гангараад байгаа туслахтаа энийг ах уу? Энэ юусоо Английн Премьер Лигт гангараад байгаа зоолоог ах уу гэсэн чинь зоолоо саяхан нэг гэмтцээ ингээд ийм асуудал гараад ирж байгаа. Ийм асуудал гараад ирэнгүүт тэгвэл Бажжог авъя гээд за ингээ Бажжо Франц руу дэлхийн аврагад явж байгаа. Бажжо Франц руу дэлхийн аврагад яваад очсон Чезаро Малдины дасгалжуулагч өстө үнэхээр одоо сонин шийдвэр гаргасан. За. Дэлбэро Бажжо хоёр хизээч юус нэг дор тоглоо. Энэ хоёрыг юус юу яана? Ээлжлэнэ гэдэг. Тэгээд Дэлбэро гэмтэлтэй байсан. Их муу байсан гэж. Тэгтэн авч явчаад эхний 2 тоглолтод Бажжог тоглуулсан чинь Бажжо нөгөө Чил нөгөө хүний гарлуу бөмбөгөөрөө цохоод 11 метрийн дургуулаас цохилтоос гол мол хийгээд эхний 2 тоглолт гайгүй тоглолцож байгаа. Тэгсэн чинь 98 оны дэлхийн аварга дээр ерөөсөө Бажжо ярилцлага өгсөн чинь ингэж өгсөн байгаа. Би дэлхийн аваргад явсан миний бүр их том аз завшаа. Би гарааны 11-д гарах юм бол би маш аз жаргалтай байна. Сэлгээд суух юм бол зүгээр сэтгэл хангалуун байна. Зүгээр яг хөө тэр сэтгэл мэлгэн суух бол одоо тий одоо хал үзэж халуунчлууд болоосон.
Одоо ерөөсөө дүүрсэн хэрэг. Одоо тэр сэлгээнд нь тэгээд сууж л байхаас гэсэн байна. Би одоо энэ дээрээс мартчих үедээгээд бас нэг мартсан юм байна уу тэрийг бол одоо ингээд харж байна. Тэгээд ингээд үйжсэн чинь Бажжо ерөөсөө яг тэр нуглааны тоглолтын өмнө би Бажжогийн Советский спорт дээр орчуулсан ярилцлагыг би Чезаре Малдинигийн юутай би ингээд харсан. Тэгээд тэр дээр бол ерөөсөө яг ингэж үт юм лээ. Бажжо пенальтын тоглолтод чамайг тоглоомлнаа. Хагас шиг дэлбэрөд өгчөө. Ингээд дэлбэрөд өгсөн баг. Тэгсэн чинь хагас шигшгийн тоглолтын дээр дэлбэрөө мяарад дэжгэн тэгэнгүүт Бажжо орж ирэнгүүтээс үнэн анган боломж алдсан гэж бол битсэн байд юм билээ. Ямар боломжийн би бол тэрийг бол 98 он Францтай юу Бразилтай юу? Ерөөсөө тэр нуглааныхаа тоглолтын дээр одоо хожигдохдоо Франц Бразилын ч юм уу? Францтай бах уу? Бразил Галланд хоёр тоглолт. Тийм шүү дээ нэрээ. Тийм тэгэхээр чи Францтай зэтаатаа үзэж байгаа байхгүй. Тэгсэн чинь наваач 11 метрийн дургуулын цохол зогхот нь Бажжо бол хийдгээ бол хийж байгаа зайлуу. Бажжо ерөөсөө тэрэнд бол хийдгээ хийж байгаа шүү. Тэгэнгүүт чинь тэгээд 11 метрийн дургуулын цохолтоор хожигдоод тэр чинь одоо тэгээ юу болох юм бэ штэ. Францад хожигдох дөө штэ. Тэр чинь нөгөө шүггийн дөрөв дээр хожигдож, шүггийн дөрвийн төлөө хожигдож байгаа юм чи Францад хожигдож байгаа. Ингээд 11 метрийн дургуулын цохолтоор ингээ хожигдоход Ди Биажжо гэдэг нөхөр алддаг штэ. Алдсан нөхөр байсан дөө Ди Биажжо. За ингээд Роберто Бажжогийн одоо хамгийн сонин юм нь бол одоо бас гарч ирнэ. 2002 оны дэлхийн аварга шалралт тэмцээн Япон Солонгос. Дөрөвдүгээр дэлхийн аваргад явж төгссөн байгаа шүү цаач. 1 сарын 31-нд өвдөгний шагтны ширмсийн холбоосыг тасалсан байгаа. 1 сарын 31-нд Фалкао 14 онд 6 сар тасалчаад 6 сард эхэлж байгаа дэлхийн аваргад амжаагүй тийм. Тэгэд мань хүн 1 сарын 31-нд шагтны ширмсөө тасалчаад апресснаас гарч ирэнгүүтээ гэрлүү битээ авч яв намайг шууд фитнесийн өрөөрөө авч оруул гэж шууд фитнес хийгээд эхэлсэн байгаа шүү дээ. Ингэж фитнес хийгээд ерөөсө гүрээсээр байгаа чагтан ширмсний холбоос 6 сар байх юм 3 сарын дотор бэлэн болоод 4 сард Serie A-гийн тоглолтод гараад ирсэн гэж байна. Ямар өвчтөж чөтгөр шиг юм болж байна чи юу болоо явчгаа гэд ерөөс дэлхийн нийт гайхсан чи хөгжин дэмжигчид Италийн шигшгийн засгалжуулагч Трапатоны ч байлуу гэрийнх нь гадаад ахиж очингуу та Бажжог аваа яваач гэдэг аюул болж сэтгүүлчд хүртэл Бажжо бэлэн болчлоо гэж 4 сар 5 сард бараг бүх тэмцээнүүдийг оруулаад нэлээд хэдэг гол мол хийгээд нөгөөдөг чинь. Тийм Жованни Трапатони байсан. Солонгос тожигддог шүү дээ. Итали өөрсдөө ловердуулаад. Ер нь Япон Солонгосын дэлхийн аваргыг хамгийн муухай ловертэй дэлхийн тэгсэн. Европын аварга нь айгүй амархан. 88 оны Европын аварга жаахан балчир дуухан байсан. 92 онд Итали орж чадаагүй. Бажжо Оросд 1 гол хийсэн, 1 зоонд байсан. Зооноос 1 баг явдаг байсан. Бажжо Оросд 1 гол хийсэн. Тэрийг тооцоогүй. Тэгээ Оросууд нэгээр гараа явдаг. Ганцхан. 96 онд авч яваагүй. Нөгөө 94 оны дэлхийн аваргаар пенальт алдсан их гондоо явж ирсэн. 96-ад авч яваагүй 2000 он энэ хэм дууссан. Яг нь 2000 он төвшөлтийнхаа шат руу орж ирж байсан. Тэр оронд ч бас бэртлэгийн тэлтэй үе зөндөө. За тэгээ Бажжо гэж гайхамшигтай хөлбөмбөг бөч юм бол одоо ердөө л энэ шүү дээ. 90% гэж байгаа шүү. За ингээд хөлбөмбөгийн байцаалаар нэвтрүүлэг маань Италийн Serie A-гийн одоо бас домогт шилдэг тамирчдаг та бүхэндээ өнөөдрөөс эхлээд энэ дугаараас эхлээд онцлох болно. Хамгийн ихнийх нь Италийн одоо бүхэл багуудаар гэж хэлж бараг болох бах. Агуу тоглогчдын нэг байсан Роберто Бажжог бид та бүхэнд онцлог өргөлээ. Дараа 7 хоногийн баасан гарагт бид сонирхолтой одоо нэвтрүүлгээрээ эргээд та бүхэнтэйгээ уулзах болно. Ингээд дараа 7 хоногийн баасан гараг болтол түр баяртай үзэгчтэй.